За сайн байцгаана уу. За өчигдөр уржигдэр захиалсан лидер бүкээс захиалсан CPN-аас дугацаа ирлээ. Тэгээд тэндээсээ unboxing хийж үзүүлээ. Би хэлцэн задлчлаа та амарчлаа. За үзэг маань ийм өнгөтэй юм бэ. Би өнгийн чигс сонгоогүй гэсэн энэ бүрхэн өнгөрөөд ирсэн бэ. За тэгээд цэнэглэгч нь энэ вэ. Өөр нэг гэсэн цэнэглэгчээ. Энэ адаптер юм бэ. Энэ лангтай жоо USB оролттой. За тэгээд цэнэглэгч нь. За тэгээд тайлбар номтойгоо байна. Энэ тайлбар ном байна. За эднийг бүгдийг тухтай орой уншиж байгаа. Судлаа. За CPN маань хажуудаа ингээд төгжтэй хэсэгтэй юм байна. Энэ төгжээг нь тайлаад энэ дээр дарахаар төгжийн тайлбартай байна. Зэн дээр удаан дарая. CPN, let's start. 파일이 없어요. 세이 데이터를 다운로드해 주세요. За дандаа бол ямар нэгэн суулгаагүй болохоор даунлоод хийж суулгах гэж байна. Хэмтээч энд бэтрэ хэсэг нэ энд бэтрийг ингээд суулгах юм байна. Даунлоод хийж суулгачаа дараа нь дахиад амжилт оруулъя. За тэгээд ингээд ирсэн байна. Үзэг маань. За үзэгтэйгээ хамт би юу загсан? Нэг хавц загсан. Тэр хавц маань болохоор одоо дөнгөж манай хөлт тама скейтэй дөнгөж одоо 3 настай л да. Солонгос насаар 3 нас, Монгол насаар 2 нас. Тэгээд одоо нэг жимэс итгэж ууж байгаа юмтай танилцуулж тэрнгээр нь дамжуулж нөгөө тархиных нь хөгжлийг сайжруулах учраас ийм хавц. За тэгээ юу хавц болохоор хавцыг яа сонгосон бэ гэхлээр энэ бас их давуу талтай юм лээ. Хандаа би жоохон дурамчин байсан бол сайн судлаад байсан чинь их олон жижигхэн ном ингээл үзүүлээл одоо жишээлбэл надад байдаг л да. Нэгэн юм жижигхэн ном дээр те нэгэн өрөнд нэгэн жимс ч юм уу ингээ байхлаар ингээл нэг олон ном олон хуудас эргүүлээл амар нэгт цаг аавн хоёрт ингээл нэг олон гэрээр дөрөв олон ном болчт юм байлээ. Тэгэл нөгөөтгөн сүлдээ ингээл хаягдаал нөгөө хүүхдэн ном дээр гიშгээд явж байгаа ч жишээ тийм үзэгдэл зөндөө байсан. Тэрнийг жоохон одоо болиё гээд энэ нэг одоо хуцсан дэрээ энийг одоо ингээд хөөрхөн ингээд ямар нэг хэлбэрт оруулчихсан гэж болдог. Нэг хуцсан дэрээ ингээд олон байвал за энэ юу гэнэ хурдтайгаар имийг ялсан гэж хийжлүүлэх юм шиг санагдсан. Эхний ээлжинд ингээд чийжлүүл чинь тэмүүтлээ надад бас нэг карт байгаа. Тэгээ дараагаар нь тэр картаараа за энэ юу вэ гэж тэр шалгалт авахар болч юм уу те. Гэтэ энэ дээрээс шалгалт авдаг хэсэг үед юм лээ тест. Тоглоом. Шалгалцж байгаа тоглоом. Тэнгүүтлээ за энэ болохоор маш олон бас юм орчиж байгаа байхгүй. Ганцхан ингээл жимс гэлтгүү. Энэ болохоор за хүүхдүүдийн маань үзэж харж үрэлэнд явж үзсэн амттан байгаа юм тий. Тэнгүүтлээ дараа нь дахиад энэ шууны төрлүүд нь байгаа юм харагдаж байгаа. Тэнгүүтлээ эндээ монгол хэлтэй, хятад хэлтэй, англи хэлтэй, солонгос хэлтэй гэх ингээ бүр 4 хэлтэй. Тэгээд эдгээр чинь ингээд нэг хэл дээр зөвхөн ингээд нэг 6 биш юм чинь 12 нүүр болчихж байгаа байхгүй 12 нүүр дотроо ингээ маш олон одоо энд гэхэд л нэг дорож нэг 20 амтан байх жишээ нь тий. Тэнгүүтлээ ингээд 20 амтан тэнгүүтлээ нэг дээр нь 20 амтан тэнгүүд 12 нүүр дээр одоо хитэ амтан байх уу. Тэнгүүтлээ тэр бүрийгээ ингээд монгол хэл дээр англи хэл дээр солонгос хэл дээр ингээд чиглүүлэхээр энэ чинь нэлийн том одоо хөрхөн мэдлэг болгочихж байгаа байхгүй юу? Үг чиглүүлчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ за дараагаар нь болохоор энэ эднийг цэцэрлэгт амар их тоглоод эднээс нэг айлахгүй болохын тулд ингээд анханаас нь ингээд таниулаад ирэх нь
ирчдэг юм байлийн тоглоомнууд амар би бүр ихэндээ яатсан зүйлтэй ингэж заах зөв юм шиг санагдсан. За энэ нь болохоор бүр дуулаад өгчдөг юм байлээ. Ингээд би яхаа судалж байхдаа штэ. Юу одоонд бол би ингээд суулгаагүй Монгол хэл болон сланг центрийн суулгаагүй үзэндээ таниулаагүй болохоор байна сонсож. За энэ бас их гоё юм байлээ. Солонгосоор тексттэй хамгийн гол нь одоо хүүхдүүд солонгост байгаа монгол хүүхдүүд маань ер нь солонгос үг үсэг сурах нь гол нь болчиход байгаа байхгүй юу? Тэрний хажуугаар монгол хэлээ бас давхар үзэж явах хэрэгтэй байханд л юуны төрөнд солонгос тексттэй байгаа надад амар таалагдаад энийг аваад байгаа байхгүй юу? Бас яг нэмэлтээр англи тексттэй юм байна. Монгол яг ном авах нь авсан. Гэхдээ тэрийг яг би явандаа л эхний ээлжинд монгол тексттэй ч гэсэн яраа сонсголтын амар сайн гэсэн. За тэр ч бас үнэ л дараагаар нь яг солонгос үлгэрийг нь авч өгье гэж бодож байна. Эхний ээлжинд энэ жижиг шажиг эднэрийг нь сайн ажиллуулж хэрэгтэй. Дөнгөж одоо 2 настай болохоор. За энэ болохоор юу вэ? Хангар үсэн юм байна тий. Энийг ас мэдчихвэл. За энэ болохоор янгоо англи үсэнүүд юм байна. За энэ болохоор тоо байна. За энэ тоо бас их чухлаа. Тоо чухал. За энэ нөгөө нэг хөрхөн ингээд яг энэ пиано шиг ингээд доор юм па гэдэг дугаараадсэн. Эдгээр нь болохоор хөгжмнүүдийн дуунуудаар гарч ирсэн. За энэ болохоор машинууд бас дуутай юм шиг үлээ. За тэгээд идж байгаа ногоонууд нь байна тий. За зинс өөр юм бэ нөө миний бодчихсон амар том тэгээд сонирхолтой олон төрлийн хэлтэй дээрээс нь монгол хэлтэй. Энэ бүр амар том байна. Миний гарахад хэлээгүй. За энийг тэгээд авсан нэг интернетээр салж авсан чинь бас юм 2 стикер билэнд нь ирсэн байна. Динозаврын төрлүүд байна. Бодоод бас тоо муу гараад үгнэгээ хэлтэл. За ингээ өнөөдрийн бичлэг ингээд дуусгана. Дараагаар нь яг дахиад бас нэг ном ер нь тэр номдоо зэрэгцүүлээд яг үзэндээ юу асуулгасны дараа үзэндээ аймаа дуу мөгийг нь даунлоод хийгээд суулгасны дараа дахиад нэг бичлэг оруулж үзүүлээ. Миний бодлоор л солонгос одоо амьдарч байгаа солонгос хэлтэй гэх юм бол энэ CP-ийг л би олсон. Надад ерөөсөө өөр үзэг болдоггүй. Монголд нэг зарж байсан үзэг бол монгол хэлтэй, англи хэлтэй, хятад хэлтэй гэсэн 3 төрлөлөө солонгос хэл байгаагүй. Тэгээд энийг авсан байгаа. За үнэн нь бол угаасаа 149 мянга дээр зарж байсан. Тэгээд Японд бол маш олон төрлөөр идэв юм лээ. Дан ганц үзэгнж агаар үзэгтэйгээ хамтдаг миний авсан шиг энэ картуудтайгаа ингээм хамт ороод ирэх юм бол жоохон хэмд тусдаг юм лээ. Тэгэхээр картын тустай бол илүү үнэтэй л юм байна лээ. За bye.